Сайн байцгаана үзэгчдээ. За ингээд манай бүх нийтийн хоол хүнсний боловсролд зориулсан бэлтгэн хүргэдэг манай хоолны цаг нэвтрүүлгийн удаагийн дугаар энхүү эхэлж байна. Тэгээ энэ удаагийн нэвтрүүлгийнхаа хойморд модерн намаац шүлжээ зоогийн газрын ерөнхий тоогооч, Монгол улсын мастер тоогооч Давгийн Дэлгэрмаа. За бидний урилгаар оролцож байгааг та бүхэн танилцуулахад таатай байна. За би өнөөдөр та бүхэндээ Монголын уламжлалт болсон хоньны толгойг хэрхэн боловсруулж гэрийн нөхцөлд хэрхэн гоё амттай хоол болгож хийж идэх вэ гэдэг зорилгоор байсан. За мөн би хоолндоо мөн тойгны шөлийг эрүүл мэндийн хувьд хүнд бас илүү зөвлөхөд сайн болов гэж бодоод урьдчилан бэлтгэсэн байгаа. Энэ маань өөрөө тойгны шил маань өөрөө бүхэл бүтэн 10 цагийн туршид буцалгаж бэлтгэж яадаг учраас урьдчилан бэлтгэсэн байгаа. За хоньны толгойг бол хуйхлаад мөн тэр хоньны толгойн хуйхаар гоё салаад яаж хийх вэ? Гоё бусад төрлийн ногоогоор баяжуулаад яаж хоол хийх вэ гэдэг аргаар бэлдэж ирсэн энийгээ танилцуулахад баяртай байна. Бүх нийтийн хоол хүнсний боловсролыг дэмжигч гүн шим төв. Мэдээж би бол хоньны толгойгоо хуйхлаад бэлдээд хяруулслаад чансан байгаа тийм ээ. Бингээ хамгийн түрүүнд би зурч хийх хэрэгтэй байгаа. Би тарган зурмагтай. Таргаар зураад маш хурдан. За энд нөө шигсэн гуриланда давсаа эхлээд урьдчилж. За эхлээд энийг ингээ сайн багсарч өгнө давсаа хийчээд. За. За ингээ бэлдсэний дараа нөгөө таргандаа жимстэй тарг явж байгаа. Тий, жимстэй тарг байгаа. Сахар мөн хөөлгөгч баг зэрэг. Тарг ерөнхийдөө өөрөө эн чинь хөөгөөд маш хурдан эсдэг. Өндөг бол бас баг зэргийн орно. За дээрэс нь маш өндөг. За энд ойролцоогоор 200 г гурил байгаа. 200 г гуриланд 20 г өндөг орно. Энэ тойгны шүлийг эхлээд яаж гэртээ чирнэ ресторан ч гэсэн яаж боловсруулах вэ эхлээд нөгөө бас л мөн ялгаагүй мадын махыг бид нэр авчираад угаагаа цэвэрлээ чанж байгаа штэ. Хамгийн ихний усыг асгах хэрэгтэй. Буцалж байгаа халуун усандаа махаа хийлээ нэг 2-3 минут буцалгаад тэр бохир усыг асгах хэрэгтэй. Хамгийн гол. За. Ямар ч малын юм дээр одоо гүзээ чанахад байна, толгой чанахад байна. Ерөнхийдөө нэг давхар ажиллагаанд орж байгаа юмнуудыг бол заавал ихний усыг асгах хэрэгтэй. Тэнд бол одоо нэг ясандаа борив тойгны одоо шил мамцалж байгаа. Тэгээд энд бол дайвар. Энэ нөгөө нэг шил гэж ярьдэн шүү дээ борив тойгны тий. Эний одоо ингээд идэхэд айгүй маш сайн хүний бид хэрэгтэй. Хамгийн хуургын явдаг гэсэн үнэн үү? Кальц. Кальц ихтэй юу? Кальц ихтэй. Кальц ихтэй. Тий. За ингээд бэлтгэсэн байгаа нөгөө шүлэндөө хийгээд Одоо энэ бол ерөөсөө нөгөө хуйхал чансан толгойн ерөнхий хуйх байна. За тэгээ хийл. За тэгээ бусад энэ тарих харж ах шиг байна. Энийг өндөр нарийн ногооны салаат хийн гэсэн үү? Эсвэл юу хийн гэсэн? Шууд хуйхаар нь салаат хийн. Нөгөө түрүүний биднээсийн тарган зурмагтай маасл хийсэн тий. Одоо ийм гоё тослогтой ийм зурмаг байна. Энийгээр ингээд нөгөө бин хийж сет хоолн дээрээ бас хачир олгож идэх хэрэгтэй байгаа. Энийгээ одоо нөгөө хийсэн бингээ өөртөө яаж л боловсруулж идэж олно штэ. Би нэг нь болохоор 2 төрлийн ногооны хачиртай. Нэг нь ногооны халуун хачир. За энд бас нөгөө шүл маань бэлэн болсон. За шүл бэлэн болсон. За энэ рүүгээ одоо нөгөө зөвхөн давс хийж амтлана. За энд мөн дэвтээс нь нөгөө улаан чавга.
энэ чинь бас л нэлээд сайн шүү дээ. Энийгээ хийгээд өчгөн. За сонгоно энд хийхдээ нөгөө нэг маш жоохон өргөн ирчиж өгөхгүй бол хууралтын явцад чинь чилж байгаа, торж байгаа, түлэгдэх юутай учраас жоохон өргөн хийж өгөх ёстой. Нөгөө дараа нь луунга нөгөө дараа бас хийж штэ. Тэ урьдчлаад энийг нөгөө чанаад угаасаа нөгөө юутай хамт чанчдээ штэ. Нөгөө ногоонд болохоор жоохон луунгийн төрүүлж шарж байгаа. Бас нөгөө энэ тосныхоо юуг луун шингээж авах хэрэгтэй эфирийн тосоо. Ногоог бүгдийг хизээч хамт хийж хуурдггүй. Тодорхой дараалалаар тий тодорхой дараалалаар хийхгүй бол жишээлбэл энэ хулуу шинжүү хоёр арай өөр өстэй. За ийшээгээ зөвхөн давс баг зэрэг шаацлагтаа бас нөгөө давс хийгээд өгчдөг. За энэ нөгөө зөвхөн ногоон амталдаг нөгөө амтлагч экстра нь өөрөө. Энд ч одоо баг зэргийн халуун халалтай учраас ингээл сайхан ногоон ванны хоёр төрлийг шалдсан шүү дээ. Энийг авахаас салаад руугаа хийж өгье. За одоо энэ болно юм да галын багсагч. Тий. Толгоогоо ер нь амт чанааг үз. Нөгөө хуйхсан учраас баг өөрийнхөө амтандаа энэ ч амт орно шүү. За салаатаа амтлахдаа эхлээд тосоо ихээс өмнө энэ нөгөө давс перцээ хийж энд ингэж уусгаж амталж өг. Нэлийн хэсэг байжсны дараа тосоо хийн. Тийм үү. Цуу дээр орох маханда. Цуу орно. Би энэ удаа бол гүнждийн тос. За нөгөө давс перц үуч ингэ сайхан ингэ махтагаа ингэ холоо гутгаад өгөнгөт. Тойгны шил штэ энэ чи. Удаан чавхтай тойгны шил. За тэгээд махан зууртай тойгны шил. За дараа нь цөцгий хамгийн гол нөгөө манайхан дүрлэг айгүй хэрэгэлдэг штэ тий. Дүрлэг гэж сонгонтой сармстай. Бид нөгөө мах чансан шүлэндөө тий шүлэндөө хийгээл иддэг. Нэг ясандаа нөгөө юуны хоолнуудад таавс байдаг штэ. Манай Монгол хоолууд ерөөхдөө цөцгий дээр үдчих цөцгийгөрөө дүрлэгээрээ тий. Махныхаа мах чансын шөлөө амтлаад янз бүрийн соус жишээ. За ингээд манай бүх нийтийн хоол хүнсний боловсролд зориулсан бэлтгэн хүргэдэг манай энэ удаагийн хоолны цаг нэвтрүүлгийн хойморт маань за модерн намадас ресторан буюу зоогийн газрын ерөнхий тоогооч Монгол улсын мастер тоогооч Дэлгэрмаа бидний урилгаар бол оролцож за өнөөдөр ингээд өөрийнхөө боловсруулсан Монгол үндэсний за уламжилт хоолны иж бүрдлийг та бүхэндээ хийж үзүүлж танилцууллаа. За ингээд бидэнтэй хамт бол бас манай Гүн Шим Академийн 1 жилийн ангийн сонсогч Эрдэнэлэг бас манай Дэлгэрмаа мастертай хамт бол бас урилгаар оролцож за бидний бас хийсэн энэ ажилд бол бас тусалцаа үзүүллээ. За ингээд манай энэ удаагийн дугаар хэн хүрээд өндөрлөж байна. Ингээд бидний урилгаар оролцсон Дэлгэрмаа мастерт үзэгчдийн өмнөөс дахин баярлаж талархснаа илэрхийлье.